Соёлын яамнаас соёл урлагийн байгууллагуудад эрсдлийн үнэлгээ хийх танилт судалгааны ажлын хүрээнд Дархуул аймгийн соёл урлагийн байгууллагуудын удирдах холбогдох албан хаагчдад соёлын салбарын эрсдлийн удирдлага, эрсдлийн шалгуур үзүүлэлт, хяналт хуудасны хэлэлцүүлэх сургалтыг зохион байгуулж байна. Сургалтыг Номын сан, музей, кино, театр, караоке, ивент танхимын шалгалт, хяналтын хуудсыг танилцуулах, анхаарах асуудал, мөн соёлын салбарын стандартын хэлэлцүүлэх сэдвээр явуулж 80 гаруй холбогдох албан хаагчид оролцлоо. Одоо бид нар танилцуулгааныхаа ажлыг хийж дуусаад тэгээд энэ 80 хүний бүрэлдэхүүнтэй сургалтыг зохион байгуулад байж байна. Тэгэхээр энэ сургалтанд л саяын түрүүчийн төр соёлын ажил үйлчилгээ бүтээж байгаа тэгээд түгээж байгаа энэ байгууллагууд маань оролцож байна. Тэгэхээр энэ л бид нар хамгийн гол нь соёлын салбарын одоо эрсдлийн удирдлага гэж одоо юу байдаг юм бэ? Ямар аюул эрсдлүүд гарахын жишээлбэл хууль бус малтлах хийх гэдэг юм уу? За тэр түүхийн соёлын өв одоо хулгайд алдагдах гэдэг юм уу? За дээрэс нь тэр Номын сангийн ажил үйлчилгээ өөрөө стандартыгаа дагуу явагдах ёстой энэ эрсдлүүд гарахаар байна уу? За энийг дотооддоо тэр эрсдлийн үнэлгээгээ хийгээд дотооддоо өөрсдөө заавал төрөөс хөндлөнгийн хяналт ирээд шаардах биш те тэгэхээр л одоо хийдэг биш өөрсдөө дотоод хяналтаа сайжруулад энэ ажил үйлчилгээгээ стандартад нийцүүлэн хүргэх энэ одоо арга зам механизмуудыг бид нар сая сургалтаар одоо ингээд зааж өгөөд явж байна. Танилт судалгаа сургалт нь манай аймгаас гадна 4-р сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Сэлэнг аймагт үргэлжилнэ.